Японы Токио хот руу аялах 6 өдөр 5 шөнийн аяллаа маршрутыг танд танилцуулж байна. Аяллаа эхний өдөр та Чингис хаан нисэх онгоцны буудалд очиж бүртгэлээ хийлгээд Токио хотын Нарита нисэх онгоцны буудлыг зорин 5 цаг орчим нисэн газартахад манаа хөтөж таныг угтаж авна. Эндээс хамт та далай дээр хиймлэр бүтээгдсэн алдарт Одайба арал руу хөдөлцгөнө. Энд алдарт солонгон гүүр, эрх чөлөөний хөшөөг үзэж Uniqlo, H&M, Zara зэрэг брендийн дэлгүүрүүдээр худалдан авалт хийх боломжтой. Түүний дараа оройн хоолой идээд зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн өрөөндөө тухалснаар эхний өдрийн аялал дуусна. Аяллаа 2 дахь өдөр Асакуса дүүрэгт байрлах буддын шашны алдарт Сенсожи сүмээр зочилж, сумогийн ордны гадна дурсгалын зураг авахулна. Хэрэг та хүсвэл Японы үндэсний хувцас болох кимоно өмсөж 2 дахь өдрийн аяллаа үргэлжлүүлэх боломжтой. Үүний дараа дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Шибуя уул зураар алхаж, Хачико нохойн хөшөөний өмнө зураг авахулж, дэлхийн хамгийн өндөр цамхгуудын нэг болох Skytree цамх газ Токио хотыг бүхэлд нь толдон харах болно. Үүгээр 2 дахь өдрийн аялал дуусан, буудалдаа амарна. Аяллаа 3 дахь өдөр өглөөний цайны дараа үзэгсэлэнд Аши нуурыг зорих бөгөөд далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг санагдуулан Hakone Sightseeing усан онгоцоор 40 орчим минут аялаж, идэвхтэй галт уулын бүс болох Авакуданы хөндөй рүү кабель караар гарна. Энд байгалийн өвөрмөц тогтцыг харангаа нэгийг идэхэд 7 насаар залуужуулдаг гэгддэг алдарт хар өндгийг амтлах юм. Оройн Фужи уулын бэлд байрлах буудалдаа тухлан уламжлалт халуун аршаан онсенд орж аяллаа алжаалаа тайлана. Аяллаа 4 дахь өдрийн өглөөг Фужи уулын үзэгсэлэнд Ширайто хүрхрээг толтохоос эхэлнэ. Үргэлжлүүлэн Фужи уул 5 давхар Чүрэйто буддын сүм болон Энторийн цэцэгсийг нэг дороос харах алдарт тавцан гайр зочилж дурсгалын зураг даруулна. Үүний дараа Токио хотын зүг хөдөлж буудалдаа байрлах бөгөөд замдаа цаг хугацаанаас хамааран Готемба аутлет дэлгүүрээр зочлох. Эсвэл Фужи уулын 5 дугаар тавцан руу өгсөх сонголттой. Аяллаа 5 дахь өдрийг та өөрийн сонирхлоор чөлөөтэй өнгөрүүлэх болно. Disneyland болон Disney Sea Park-аар аялан хүүхэд насндаа очих, орчин үеийн дижитал урлагийн гайхамшиг гэгддэг Team Lab музейг сонирхох. Эсвэл Гинза, Шинжуку дүүргүүдээр шопинг хийж, Японы алдарт рамен, сушиг амтлан Токио хотоор аялахыг санал болгож байна. Аяллаа сүүлийн өдөр өглөөний цайгаа угаад Нарита нисэх онгоцны буудал руу хөдлөн. Нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд duty free дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйлсээ цуглуулад хуваарьт нислэгийн дагуу нисэж Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар таны мартагдашгүй аялал өндөрлөх болно. Японы Токио хот руу аялах 6 өдөр 5 шөнийн мартагдашгүй аялал. Etas Travel.